Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Иш цай сугаас мэдчилж байна. За өнөөдрийн бичлэгээр та бүхэнтэй уулзчаадаа баяртай байна. За өмнө би эд баялаг эрүүл мэндийн азаа сайжруулахын тулд бүгжийг хэрхэн яаж зөөх вэ? Аз авчирдаг бүгж гэсэн бичлэг хийжсэн. Тэгээд энийг бол нэлээд одоо олон хүмүүс үтсэн бахаа гэж бодож байна. Тэгээд би ингээд яагаад бас ингээд сая тийм ээ гарынхаа зургийг харуулж байгаа гэхээр би бас одоо тийм ээ бас бүгж зүүдэг бүгжинд бас их ач холбогдол өгдөлтөө. Тэгээд нэлээд хэдэн жилийн өмнө эмиг бүгж энтрийг бол нэлээ одоо тоохгүй, зөөх завгүй тийм ээ одоо хүүхдүүд жоохон байсан учраас нэлээ ингээ орхидуулсан байсан. Тэгээд өөрөө одоо тийм ээ энэ финшүүгийн энийг бас ингээ судлаад тэгээ бас өөрөө бас бичлэг энтер болгож оруулах үедээ ер нь бол одоо сайн зөөж бай гэдэг утгаараа хэдэн жилийн өмнөөс ингээ зөөж эхэлсэн. Тэгээд санаа дагаад ч юм уу тийм ээ амьдрал бас нэлээ одоо ингээ өөрчлөгдөд байх шиг санагдсан. Тэгээд санаа дагаад амьдрал сайжрах зүйлтэй байна гэдэг бол одоо сайхан зүйлээ. Тэгээд өнөөдөр ялангуяа үзээгүй байгаа шинээр орж ирсэн хүмүүстэй зориулаад мөн одоо өмнө үтсэн боловч агуулгыг мартсан одоо хүмүүстэй зориулаад энэ бичлэгийг одоо оруулъя гэж бодсон юм аа. Сүүлийн жилүүдэд хаас айгүй эдийн засгийн байдал хэцүүдэж амьдрал хүнд байна. Бидний хүсэл бол гэр бүл маань мөнгөний төлөө санаа зовхгүй. Амар амгалан амьдрахыг хүсдэгч бүх зүйл хүснээр болдгоо нь харамсалтай. Ийм үед бид аз авшаанаа сайжруулах хэрэгтэй. Гэр орноо финшүүгээр застдаг шигээ өдөр тутам хэрэгэлдэг дагалдах зүйлээр дамжуулан азаа нэмэгдүүлж болно. Тэдгээрийн дотроос хүн бүрт дор хаяж нэг бүгжтэй байж азаа хэрхэн нэмэгдүүлэх тухай мэдээлэл та бүхэндээ хүргэж байна. Гарын хэлбэрт үндэслэн хүний хувь заяаг урьдчилан таамаглах судалгааг алганы судлал гэж нэрлэдэг. Энэхүү алганы шинжилгээ ухааны дагуу бүгж нь эд баялаг хөгжил цэцгэлтийг бий болгодог бөгөөд амьдрал тааруу байх тусам бүгж зүүх хэрэгтэй гэж яригцаар ирсэн. Ноёнт нь зүйлсэн хар чулууга биесээ салгадаггүй гэдэг үг бий. Энэ хүн өөрийнхөө аз цэмрийг нэмэгдүүлэх, нэр төрөө хадгалахын тулд үргэлж бүгж шиг гоёл чимэглэлийг биедээ зүүж яваа гэсэн утгаа. Гэхдээ эрдийн чулуу хичнээн сайн байсан ч хэлбэр төрлөөсөө шалтгаалаад хизээч зүүж болохгүй. Эсвэл бүр эрч хүчийг сайжруулах гээд янз бүр байдаг тул зүүхөөсөө өмнө сайн мэддэг байх ёстой. Мөн аль хуруундаа зүүснээс хамааран өсөх азийн төрөл өөр байдаг. Тэгвэл өнөөдөр та бүхэнд аз хувьшиг зайлуулдаг учраас хизээч зүүж болохгүй бүгж ба аз авчирч эд баялаг тань өсгөдөг бүгжийн тухай сонирхуулъя. Эцэст нь бид баян хүмүүс бүгжөө хаан зүүдэг, аль хуруунд бүгж зүүснээр ямар үр дүнд хүрдэг талаар танилцуулнаа. Энэ мэдээлэл дэлгэрэнгүй сайн бэлтгэгдсэн тул дуустал нь анхааралтай сонсож санхүүгийн болон эрүүл мэндийн азаа сайжруулаарай. Сонсохын өмнө эрт заяа сууг бүртгүүлж лайк дарна уу? Ингэснээр та амьдралд хэрэгтэй дэвшлэлт мэдээллийг хамгийн түрүүнд хүлээн авах болно. За эхэлцгээе. Азыг уруулдаг хизээч зүүж болохгүй бүгж 1. Талигаачийн бүгж. Бүх бүгжүүд адилхан биш ээ. Хизээч зүүж болохгүй бүгж гэж бий. Эдгээрийн нэгдүгээрт талигаачийн бүгж юм. Нас барсан хүний зүүж байсан бүгж нь сөрөг энергитэй эд зүйл учраас муу зуйл, осол аваар гарах магадaltaй тул үргэлжлүүлэн зүүх нь зохисгүй юм аа. Энэ таны эцэгхийн бэлэг байж магадгүй. Эсвэл хайртай хүнийх нь дурсамжаар дүүрэн бүгж байж мэднэ. Гэхдээ энэ бүгжийг аль хэдийн нас барсан хүн зөөсөн тул гурван доод зүүхээс илүү шүүгэн юм уу эсвэл дурсгалын зүйлтэйг хамт хадгалсан дээрээ. Зүгээр байлахад хайрын юм уу? Эсвэл заавал зүг шаардлагатай бол алтыг хайлуулж шинэ бүгж эсвэл зүйлт хийсэн дээрээ. Талигаачийн эд зүйл зөвхөн бүгж гэлтгүй бусад эд зүйлс багтдаг тул анхаарал болгоомжгүй биедээ авч явах өмсөхгүй байхыг анхаарна уу? Азыг уруулдаг хизээч зүүж болохгүй бүгж 2. Хэд том шигтээтэй бүгж. Хэд том эрдийн чулуутай бүгж нь сайн биш бөгөөд учир нь азыг няцаах үүрэгтэй байдаг. Тохирсон хэмжээтэй бүгж нь энергийн дутагдлыг нөхөж сайн энергийг нэмэгдүүлэх нөлөөтэй ч аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь сайн зүйл биш ээ. Хэд том үнд эдлүүд нь хэд их энергитэй байдаг тул эзнийхээ замыг дарж ирж буй азыг өөр тийш нь чиглүүлж азгуудлыг нөхөх бүгжнийхөө үргийг гүйцэтгэж чадахгүй. Тэгэхээр хэр хэмжээнд байвал зохих вэ? Хүн бүрийн бие болон гарны хэмжээ өөр өөр байдаг тул тоогоор хэлэхэд хэцүүч хүн өөрөө нүдэнд тусахгүй. Зөвхөн бүгж нь харагдахуйц том хэмжээтэй байвал түүнээс зайлсхийх хэрэгтэй. Азыг уруулдаг хизээч зүүж болохгүй бүгж 3. Олон тооны бүгж. Өнөөдрийн бичлэгийн төгсгөлд хэлнэ. Ямар хуруунд бүгж зүүж байгаас шалтгаалж өсдөг азийн төрөл өөр байдаг тул бүгдийг нь сонссны дараа 10 хуруундаа бүгж зүүхийг хүсч магадгүй. Гэхдээ би өмнө хэлсэнчлэн хэтэрсэн зүйл сайн бишээ.
Хэд олон бүгжтэй байх нь энергийг сарниулж янз бүрийн энерги мөргөлдөхөд хүргэдэг тул сайнгүй. Залуу хүмүүс хэвчлэн хуруундаа давхарсан олон бүгж зүүдэг. Энэ фэншүү тийм ч сайн арга биш ээ. Тэгэхээр хэдэн бүгж зүүл зүгээр вэ? Хоёроос илүүгүй. Хэрв та энэ бичлэгийг дуустал нь үзвэл аль хуруундаа бүгж зүүхээ шийдэх боломжтой болно. Шаардлагатай энергийг нөхөх хуруугаа сайн сонгож болох ч дээд тал нь хоёроос хэтрэхгүй байвал сайн. Ингэж байж бүгжнөөс хүссэн үр нөлөөг авч чадна. Азыг уруулдаг хизээс зүүж болохгүй бүгж 4. Үзүүртэй эсвэл эрэмхтэй бүгж. Зарим бүгжнүүд хурц үзүүртэй эсвэл хурц эрэмхтэй байдаг. Ийм бүгж нь үхлийн энергитэй тул хэрүүл маргаан болон шүүгтэлд хүргэж хүмүүс таны эргэн тойронд цугларахгүй болох тул үүнийг хизээч бүү зүгээрээ. Үүнд гавлын ясны хэлбэртэй бүгж зэрэг хачиралтай дүрстэй бүх бүгж багтана. Дунд насаас хойш хүмүүс хизээч ийм бүгж зүүхгүй байж болох ч энэ залуучуудын дунд түгээмэл загвар байдаг тул таны хүүхэд ачцээ хайртай дотны хүн тань ийм бүгж зүүдэг бол түүнийг зогсоохоо мартуузээ. Хэрв сая хэлсэн бүгжний аль нэгийг зүүж байгаа бол хурдан тайлбар сайн шүү. Муу аз нь эргээд сайн сайхан болж хувирна. Одоо хэлбэр тус бүрээр шалтгаалan азыг нэмэгдүүлдэг бүгжний төрлүүдийг танилцуулъя. Азыг сайжруулдаг бүгж 1. Эрүүл мэндийн азыг нэмэгдүүлдэг эрдэнийн чулуун бүгж. Одоогоор биеийн байдал нь тааруу байгаа юм уу эсвэл насаах тусам эрч хүч нь буурч байгаа гэж бодож байгаа хүмүүсийн хувьд эрдэнийн чулуун бүгж нь суларсан эрч хүчийг нөхөж эрүүл мэндийг сайжруулдаг. Нас ах тусам бие махбод халуун талаан байдал нь сулардаг бөгөөд энэ үед эрдэнийн чулуунаас ялгарх энерги нь суларсан энергийг сэргээх үүрэг гүйцэтгэдэг. Хэрв та дундаж насаас хойш эрдэнийн чулуутай бүгд зүүвэл өөрийгөө төдийгүй үр хүүхдийнхээ аз жаргалыг сайжруулах нөлөөтэй тул үнд эдлийн хайрцагч нь үндсэн эрдэнийн бүгж байгаа бол төвөгтэй гэж бодлого зүгээрээ. Бадмараг Индранил маргад гэх мэт эрдэнийн чулууны төрөл нь тийм ч чухал биш бөгөөд шитгэний хэмжээ хэтэрхий том биш л бол зүгээрээ. Азыг сайжруулдаг бүгж 2. Борлуулалт болон гэрээний азыг өсгөдөг сувдан бүгж. Хэрв та үл хөдлөх хөрөнгө зарах шаардлагатай байгаас зарагдахгүй юм уу эсвэл даатгалын салбарт ажиллах бол сувдан бүгж таны гэрээний амжилтыг дээшлүүлнэ. Заавал зүгээд үзээрэй. Сувд бол боломжгүй зүйлсийг боломжтой болгодог нууцлаг энерги цацруулдаг үнд эрдэнийн чулуу юм аа. Хүмүүс болон эрч хүчийг нэгтгэх энергитэй байдаг тул бизнес эрхэлдэг хүмүүст сайн. Гэхдээ хүн цуглуулснаар борлуулалт дуусахгүй бөгөөд үр дүндээ хүрэхийн тулд эцсийн мөчөд гэрээ байгуулах ёстой. Энэ үед гэрээний азыг нэмэгдүүлэх сувдан бүгж маш их тус болох тул танд хэрэгтэй бол заавал зөөж үр дүнг нь үзээрэй. Азыг сайжруулах бүгж 3. Эд баялагыг нэмэгдүүлэх алтан бүгж. Алт бол баялагыг өсгөх хамгийн хүчрхэг хэрэгсэл гэж фэншүүд үздэг тул бидээ алтан бүгж юм уу зүйлд зүүж байвал таны дутагдж буй эд баялаг нөхөгдөж баялагын энерги танд хүчтэй татагдах болно. Баячууд яагаад алтан бүгж зүүдгийг одоо та ойлгох байхаа. Фэншүүд алтыг хүний эрч хүчийг нэмэгдүүлж мөн хамгаалдаг гэж үздэг. Таарсан хуруундаа үргэлж зүүж байхыг зөвлөх хэмжээний эд баялаг эрүүл мэндийн аз завшааныг нэмэгдүүлэхэд тусалдаг үнд эрдэнэс юм аа. Эдгээр шин чанаруудын улмаас дунд насны болон жижиг биетэй хүмүүст энергийг нөхөх хамгийн сайн эрдэнэс гэж тооцогддог. Гэтэл ийм сайхан алтан бүгжтэй тааш тохирохгүй хүмүүс байдаг. Том бие галбиртай, эрч хүчтэй, нүүр царайтай, зан аншин хүчтэй хүмүүсийн хувьд алтан бүгж нь эрч хүчийг нь улам бэхжүүлж эсэргээрээ энергийг уруулдаг тул эдгээр хүмүүс алтан бүгж биш мөнгөн бүгж нь эрч хүчийг нь уялдуулан тэнцвүүлэх болно. Хэрв алт хэрэглэх шаардлагатай бол цэвэр алтнаас илүү цагаан алт эсвэл бага цэвэрлэлтэй алт хэрэглэх нь дээрээ. Хизээч зүүж болохгүй бүгж болон азыг сайжруулах бүгжний тухай сайн ярьлаа. Одоо азаа нэмэгдүүлэхийн тулд ямар хуруундаа бүгж зүүл сайн бэ гэдгийг хамтдаа сонирхож үзье. Бизнесийн амжилт, эд баялаг, хүүхдийн хичээл ном, амжилт, эрүүл мэнд, хүн хоорондын харилцаагаа жигдрүүлэхийн тулд ямар хуруундаа бүгж зүүснээс их шалтгаална. Ойлгоход хэлбэр байдлаар тайлбарлах тул дуустал нь анхааралтай сонсоорой. Эрхийг хурууны бүгж, нийгмийн амжилт, алдар нэр өснө. Алга судлалын хувьд эрхийг хуруунд эрч хүч, шийдэмгий байдлыг бэлэгддэг. Урт хүчтэй эрхийг хуруунд манлайлал, хүсэл зоригийг илэрхийлдэг. Эрхийн хурууны бүгж нь нийгмийн амжилт, бизнесийн гүйцэтгэлийг нэмэгдүүлж, хүсэл зориг, шийдэмгий байдлыг бэхжүүлдэг. Мөн эрхийн хуруундаа бүгж зүүх нь эрч хүчийг сайжруулдаг. Их энергитэй бол хөдөлгөгч хүчээ бэхжүүлж, баялагын энергийг сайн шингээж чадна. Хэрв та бизнес амжилтанд хүрч их мөнгө олохыг хүсч байвал эрхийн хуруундаа бүгж зүүгээд үзээрэй. Тэр дундаа зүүн эрхийн хуруун дахь бүгж нь гэр бүл, найз нөхөд, бизнесийн түншүүдтэйгээ итгэх итгэлийг сайжруулдаг.
Мөнгө бол хайрлал нь нэг талаараа хүмүүсийн тусламж шаарддаг тул зүүн эрхийн хуруундаа бүгд зүснээрээ хүн хоорондын харилцаа нэр хүнд итгэлийг нэмэгдүүлж улмаар эд баялаг бизнесийн хөгжил сэглэлтэнд хүрэх боломжтой. Мөн баруун эрхийн хуруун дахь бүгч нь нэр төр амжилтыг сайжруулдаг. Хэрв та одоо аль нэг байгууллагын удирдагчаар ажиллаж байгаа бол манлайлалын түвшин нэмэгдэж доод алтан тушаалтуудтай таныг илүү даах болно. Хэдийгээр та одоогоор манлайлагч биш ч гэсэн удирч болохыг хүсч байвал баруун эрхийн хуруунда бүх зөвх нь үр дүнтэй байна. Таны ажил хүмүүсийн хамтын ажиллагаанаас илүү хувь хүний чадвар гүйцэтгэл шаарддаг бол баруун гарынхаа эрхийн хуруунд бүх зүгээд үзээрэй. Нийгмийн амжилт алдар нэр дагаад ирнэ. Долоовор хурууны бүгж зорилгодоо хүрэх аз нэмэгдэнэ. Алах судлалын хувьд долоовор хуруун зорилгыг илэрхийлдэг. Хэрв та долоовор хуруугаараа объект руу чиглүүлбэл ойлгоход хэлбэр байх болно. Долоовор хуруунд бусад хуруунаас урт хүмүүс зорилгодоо хүрэх хандлагатай байдаг. Хэрв танд хүрэх ёстой зорилго байгаа түүндээ хүрэхийг хүсч байвал бүгжөө долоовор хуруундаа зүгээд үзээрэй. Гэхдээ зорилгоо хоёр тохиолдолд хувааж болно. Хэрэг хүрэхийг хүсч буй зорилго нь хүмүүсийн тусламж хамтын ажиллагааг шаарддаг бол зүүн долоовор хуруундаа бүгж зүгээрэй. Бид баг залуудаа нөхөрлөлийн бүгж зүгтээж зүүн гарын долоовор хуруундаа зүүдэг байсан. Хүнээр дамжуулан аз завшаа ирдэг хуруу учраас финшүүд утга учиртай юм а. Нийгмийн чухал харилцаатай хүмүүсийн хувьд зүүн гарынхаа долоовор хуруунд бүгж зүүх нь хүмүүсээр дамжуулан зорилгодоо хүрэх эд баялагын аз хувьшиг боломжийг нэмэгдүүлнэ. Хүрхийг хүсч буй зорилго тань авьяас чадвар хүсэл зоригийг илүү их шаардаж байвал баруун гарын долоовор хуруунд бүгжээ зүгээрэй. Энэ нь оюутнууд, ганцаараа ажилладаг бие даасан ажилчид, ганц бие бизнес эрхлэгчдэд хамаарна. Баруун гарын долоовор хуруун дахь бүгж нь баялагт хүрэх хүчтэй энерги ялгаруулж, зорилгодоо хүрч, эд баялаг олж авахд тань туслана. Баян хүмүүс ялангуяа баруун гарын долоовор хуруундаа бүгж зүүдгийг та анзаарч байсан уу? Баян хүмүүс энэ зарчмыг мэддэг бөгөөд үүнийг аль хэдийн хэрэгжүүлж байна. Түүнчлэн том зорилго, өндөр амбицтай юм уу? Эсвэл чухал ажил хүлээж байгаа тохиолдолд баруун гарынхаа долоовор хуруунд бүгж зүүх нь хүсэл эрмэлзэл зорилгодоо хүрэх чадвараа харуулж аз хувьшиг авчирдаг. Дунд хурууны бүгж гинтийн ашиг орлого ба хүн хоорондын харилцааны азыг нэмэгдүүлнэ. Дунд хуруунд зүүн баруун гарт өөр утгатай. Баруун гарын дунд хуруу бол гинтийн ашиг аз авчирдаг газар юм а. Хэрв та өөрийн төсөөл байсаас илүү их азыг хүсч байвал баруун гарынхаа дунд хуруунд бүгж зүгээрэй. Шийдэгдээгүй асуудалтай тэмцэж байгаа эсвэл таны хүссэн зүйлд өөрийн хүч хармаалтаас илүү тэнгэрээс аз хэрэгтэй үед энэ маш их тустай. Баруун дунд хурууны бүгж нь таны ур чадварыг нэмэгдүүлээ зогсохгүй зүүн совинг сайжруулдаг. Хэрв зүүн совин юм уу сүнслэг нөлөө чухал санаа оноор шаарддаг ажил хийдэг бол баруун дунд хуруундаа бүгж зүүхээ мартуузай. Энэ таны ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлж мөнгөний азыг сайжруулна. Нөгөө тэгүр зүүн дунд хуруунд хүн хоорондын тэгш харилцааг бэлэгддэг. Хэрв та яг одоо хэн нэгэнтэй холбоотой асуудлаас бос стресст орсон юм уу? Гэр бүл найз нөхдөйгөө муудалцсан зөрчилж байгаа эсвэл ямар нэгэн хэрүүл маргаанд өртсөн бол зүүн дунд хуруундаа бүгж зүгээд үзээрэй. Зүүн гарын дунд хуруундаа бүгж нь хүмүүсийн харилцааны урсгалыг сайжруулж таны асуудлыг шийдвэрлэх болно. Албан газрын амьдралд ч гэсэн хүн хоорондын зөрчилдөөн нь ажлаасаа илүү дарамттай байдаг. Хэрв та ажил дээрээ хүмүүстэй харилцахад бэрхшээлтэй байгаа эсвэл хүн хоорондын илүү сайн харилцааг бий болгож ажлаа хүн амар тайван хийх хүсч байвал зүүн гарынхаа дунд хуруунд бүгж зүүх нь маш тустай. Ядам хурууны бүгд сэтгэлийн амар амгалан ба хайрын азыг нэмэгдүүлнэ. Та бүхний мэдэж байгаагаар ядам хуруунд хайр инхрийлийг бэлэгддэг. Баруун зүй аль нь ч байсан ядам хуруундаа сүү хурмын бүгж зүүх нь алганы шинжлэх ухааны утга учирыг дагсан гэж үзэж болно. Зүүн ба баруун гарын ядам хурууны утга нь ижил төстэй мэд боловч бага зэрэг ялгаатай байдаг. Хэрв хань ижилтэйгээ харилцах харилцаа тань муу байгаа бол зүүн гарын ядам хурууны бүгж нь харилцааг эргээр сайжруулах болно. Хосууд болон эхнэр нөхрийн харилцаа сайн байгаа тохиолдолд харилцааг улам бэхжүүлж хайрыг сайжруулах нөлөөтэй байдаг. Нөгөө талаар баруун гарын ядам хурууны бүгжийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг бэлэгддэг. Хэрв өргөл төвшүүртэй төвчээргүй Яруу санд руу зангаасаа болоод аливаа үйлстэнд бүтлгүйдэг хандлагатай байдаг бол энэ гартаа бүгд зөвхөн таны эрч хүчийг тайван байлгаж ажлаа хийх тань туслана. Нэмж дуртахад одоогийн байдлаар хүнд хэцүү үеийг туулж байгаа юм уу? Эсвэл муу зүйл тохиолдол сэтгэл санааны хувьд хүндхэн байгаа хүмүүс гэсэн баруун гарынхаа ядам хуруунд бүгд зүснээр дотоод амар амгаланг олж өдөр тутмын хэвийн амьдралдаа эргэн орох боломж бүх зүйл оюун ухаанаас ихтэй бөгөөд төвчээргүй яруу санд руу сэтгэл нь сайн зүйлд хүртэл муугар нөлөөлдөг. Хэрв та үүнийг олон удаа мэдэрч байсан бол зүүн гарынхаа ядам хуруунд бүгд зүүж үзээрэй. Энэ таны сэтгэлийг тайвшруулна. Дотоод сэтгэлийн тогтвортой амар амгалан байдал нь бүх зүйлийг жиг цайхан болгоно. Чигчээ хурууны бүгж боломж ололт амжилт сэтгэл татан байдлыг нэмэгдүүлнэ.
Чигчийн хэмээх бяцхан хуруунд шинэ боломжийг атгаж амжилтанд хүрэхэд газыг бэлэгддэг. Ялангуяа зүүн гарын чигчийн хурууны бүгжийн шинэ боломжуудыг ашиглах эсвэл шинэ орчинд сайн дасан зохицохыг хүсч буй хүмүүс сайн байдаг. Хэрэв таны хүүхэд ажилд орохоор бэлдэж байгаа юм уу эсвэл шинээр ажилд орсон бол зүүн гарын чигчийн хуруунд нь бүх зүйж өгөөрэй. Ажлаа сольсон эсвэл шинээр бизнес эрхэлж буй хүмүүс энэ хуруунда бүгд зөөх нь сайн. Учир нь амьдралын томоохон өөрчлөлт саадгүй дасан зохицоход тусалдаг төдийгүй шинэ орчин сайн боломжуудыг ашиглах замаар ерөнхий азыг нэмэгдүүлдэг. Мөн баруун гарын чигчийн хурууны бүгж нь амжилт бүтээлийн аз сэтгэл татам байдлыг нэмэгдүүлдэг. Хэрэг та өндөр зорилготой амбицтай бол энэ хуруунда бүгд зөвл том хүрэхэд хэцүү мэт санагдсан ололт амжилтыг бүтээх аз тойх болно. Нэм зурхад баруун гарын чигчийн хуруунд таны дур булаан байдлыг нэмэгдүүлдэг. Ганц бие хүмүүс энэ хуруунда бүгд зөвл бусдын нүдэнд харагдах дур булаан байдал нэмэгдэж шинэ учрлын үе таалга нээгдэнэ. Гэрэлт нь ороод иж буй хүүхдийнхээ энэ хуруунд бүгд зөвл тун удахгүй сайхан мэдээ сонсогдож магадгүй. Бид өөрт хэрэгтэй сайхан энерги бүгж гэх мэт дагалдах хэрэгслээр сайжруулдаг нь ямар азтай хэрэг вэ? Сая дурдсан аргуудын дагуу бүгд зүйлсэн ч маргааш суглаан тооч гайхамшиг шууд тохиолдохгүй. Гисэн хідээж фэншүү нь аз хувьшгийг баг багаар хуримтлуулж эрч хүчээ илүү сайн болгон өөрчлөхийг хэлдэг тул үүнийг тууштай хэрэгжүүлвэл таны аз сайнаар эргэж хүссэн зүйлээ саадгүй авах боломжтой болно. За ингээд дуслаа. Энэ мэдээлэл танд таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүх хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж минь YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.